Сонсогч та бүхэндээ орой мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7-ны даваас баасан гарагийн 20 цагаас хүргэж байгаа. Хоолболтол хов зугаарайтай шаршуу нэвтрүүлгийн 2025 оны 5 сарын 21-ний 5 гарагийн дугаар шударгад бэлэн болоод байна. Студид хөтлөгч Анцаа Амийн хариулагчаар ундрахад ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар сэтгэлд хүртэл сэрүүцүүлэн GP Air Condition мөн Wellness-ийг Wilby Shop-оос Wilby Shop цэгийн мэн хамтран ажиллаж байна. Орой минь. За орой минь дээ. Ханастай. Орой минь хүрхье. За сонир сайхан юу байна нахаа? Оо, дүүгэр сонир сайхан их вэ штэ. Юу байна? Энэ микрофон гэдэг би тань шийд үзүүлэх ингээд дээшлүүлэхээр өөрөө ингээд доошлоо. Танд үзүүлсэн ч доошлоо болж. Чи биеийг харахаар ингээд биеийг хараас сууж явах уу? Ширтээ сууж явах уу? Тэг. За тэгэхээр өнөөдөр танилцуулах алдарчнуудад авчихсан дурд ямар их чамаар алдартай танилцуулахыг бол би хэлж мэднэ. Би бол тааж байгаа энэ тал дээр асуудалгүй таана. Нэг тийм эмхтэй хүн байна те. Үстэй маа да. Ээжээсээ төрсөн. Тэрээр. Бас аавтай л хүн юм шиг байна да. Мө. Бүр нөхөртэй. Хүнтэй сууц харин хэлээд хүнтэй сууцсан хүүхэдтэй хүн байна бүр. Тийм байна. За. Миний хувьд өнөөдөр 20 дугаар зууны хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр нэрлэгдэжсэн Хонконгийн алдарч жүжигчин Wang Zhuxian буюу Joy Wong гэдэг тухай танилцуулахаар бэлдсэн байна. За бид нар ямар киногоор таних вэ гэхээр Chinese Ghost Story гэдэг нэг юм маш үзэсгэлэнтэй сүнс эмэгтэй байдаг байхгүй юу? За 90-ад онд гарч ирсэн чинь уран ангитай кино. Тэгэхээр яг тэр дүрээр нь Япон, Солонгос ер нь бол Аз даяар тэр хэмжигтэй танигдсан мэдээж одоо олон улсын зах зээлтэй тэр уран бүтээл бол маш амжилттай явж исэн юм уран бүтээлч юм байлаа. Тэгэхээр энэ мундаг жүжигчний тухай танилцуулах нэ. сайхан бүсгүй байна аа. Мэдээж аваа. Бүсгүүлээ. Тэгээ нилийн дээштэй баг жилийн өмнө надаас нэг хүн асуужсэн байна. Энэ хүнийг яриад өгөөч гэхээр би судалъя гэд жилийн дараа хариуг нь өгөх гэж байна. Жилийн дараа судалж хагаад хэлэх гэж байна гэж. Өнөөдөр танилцуулах нэ. За алдарт нь л гоорой. За би энэ 7 хоногийн бол Spice Girls хамтлагийнхныг танилцуулж байгаа. Ер нь 7 сарыг дуустал уран бүтээлийн жил дуустал хамтлагаар занималтаа туусган дөөл гэдэг бодолтой яваад байна. За өнөөдөр дараагийн нэгэн гишүүн болох. Одоо 3 гишүүний танилцуулж 2 гишүүн үлдчихэд байгаа тийм ээ. Алдартай буюу хамгийн одоо юу гэмдэ хувийн бизнес тал дээр илүү их амжилттай явж байгаа гэж хэлж болох юм да. Victoria Beckham-ыг танилцуулахаар бэлтлээ. За 1974 оны 4-р сарын 17-нд төрсөн. Одоо тэр нэг нь өстэй. Галгал нүдэн дээр унжээдэг шүү. 51-ста. За Английн загвар зохион бүтээгч дуучин телевизийн салбарын хүн байгаа. За 1990-ад оноос хойш Posh Spice гэдэг очтойгоор Spice Girls хамтлагийн pop хамтлагийн гишүүн болсноороо илүү их олонний танил болсон гэж хэлж болно. За 2001 онд болохоор Spice Girls хамтлагт таарсны дараа болохоор Beckham за Virgin Records-тай гэрээ байгуулад өөрийн бие даасан цомог анхны цомог гаргахаар гэрээ байгуулж ирсэн. Тэгээд Их Британий шилдэг 10 синглийн одоо 2-ыг гаргацсан байт юм билээ. Одоо бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн загварын бэлэг тэмдэг загвар зохион бүтээгч гэдэг нь хүмүүс илүү сайн мэдэх болов. За нөхөр нас их алдартай хүн болохоор нөхрөөр нь ч одоо энэ хоёрыг хосуудаар л сайн мэдэх юм да тийм ээ. За гэр бүлийнхэн амьдралаас дурдвал бусад гишүүдээс арай өөр гişүүдээ орчинд өссөн. Александра Гүнжийн эмнэлэгт төрсэн байдаг. За тэгээ аав Эндрю Адамс нь болохоор электрон эдан гэдлэл угсардаг, борлуулдаг тийм бизнес эрхэлдэг хүн байсан юм л да. Хувийн компанитай тэгээд тэр бизнес нь ч гэсэн маш амжилттай юм хүн байсан. Харин ээж Жаклин Кенан болохоор өсчин. За дараа нь бол өсчин байжгаад хүүхдүүдээ өсгөхөөр гэрээ эзэгтэй болсон юм билээ. За ер нь бол дунджаас дээгүүр орлоготой гэр бүл төрсөн байдаг. Өссөн. Тэгээд багада баяа айлын хүүхэд гээд ангийнхан хүүхдүүд маш их гадуурхдаг байсан гинэ. Үздэг байсан гэж шүү дээ. Ер нь айгүй хэцүү байсан. Тэгээд энд нь нөгөө аав ээжийнх нь ажил, гэр бүлийн амьдрал нь маш их нөлөөлсөн. Тэгээд яах юм гэхээр аав нь нөгөө нэг охиноо сургуульд нь хүргэж өгөхийн тулд Rolls Royce гэдэг машин байдаг шүү дээ, тийм. Машинаар хүргэж өгдөг байсан юм аа л да. Тийм учраас ичээд та намайг битээ сургуулийн гадаа ингээ хүргэж өгөө. Би энэ буланд ингээ буучия гэд буланд буугаад сургууль руу алхаж ордог байсан гинэ. Тэр нэг үнэтэй тэр актер машинаас буухаас үнэхэр хичдэг байсан гэсэн. Тэрнээс нь болоод нөгөө сургуулийн хүүхдүүд гадуурхаад байдаг гэсэн юм л да. Чи нэг баяа айлын хүүхд штэ ингээл нэг тэр мэдлэн гадуурхаад байсан. Болохоор айгүй хэцүүлээс юм байл та. Наад нэг юм жодяас ийцэн юм бэ те. Өнөөдөр юу болсон тэгэл нэг бол ингээд нилийн зэв тавьж гол тогтоод байна л да. Тэгэхээр би дүүн таныг болж харахгүй. Даагуур мушиг минийх хөө. За тэгээд тэрнээсээ айгүй хичдэг байсан гинэ. За тэгээд 3 хүүхэдтэй айлын дундах охин. За ах Кристиан Адамс нь болохоор Викториг бодвол олонний нүд нэг өртөөд байдаггүй. Хувийн амьдралаа нууцлалтай хэвлэл мэдээлэл за бараг л мэдээлэл байхгүй шахам билээ. За зарим хэвлэл мэдээлэлээр хийснээр болохоор аавынхаа бизнесийг өвлөж авсан, аавынхаа бизнес тусалдаг гэдэг юм билээ. Харин эмэгтэй дүүн Люси Адамс нь болохоор загвар гой сайхны салбарт нэг хэсэг хугацаанд л ихчтэйгээ хамт ажиллаж байсан. Тэгээд
Одоо болохоор загварын гэлгүүр нэгээд хувийн бизнес эрхлээд явж байгаа юм билээ. Тэгээ 2 удаа бас гэрэлсэн хид хідэн хүүхэдтэй. Тэгээ дүүтэйгээ их ойр харилцаатай. Тэгээ заримдаа өөрийнхөө загварын шоунд урьдгийн байн хамтдаа арга хэмжээнд оролцох зэрэг олон нийтийн өмнө дүүтэйгээ их явж байгаа нь харагддаг гэж тэгжсэн. За дараагийнх нь болохоор Spice Girls хамтлагт орсон түүх нь ямар учиртай юм гэхээр яг 1990-ад оны ихээр болохоор Victoria Adams-ээс нь хүртэгөө суухаас өмнө загвар бүжиг дууны хичээл айгүй хамагддаг. Өөрөө урлаг туртай охин байсан юм билээ л дээ. Тэгээд урлагийн карьертээ эхний алхмуудаа хийжсэн буюу би яаж чаал урлагт орнодоо гэж бодцсон л явж исэн маа. За тэгээ 94 онд Лондон хотын нэг сонинд нийтлэгдсэн байсан зарлалыг орж харсан. Тэр зарлал дээр бүр яг нарийн юуг бичсэн байсан гэсэн чинь Октийн амтлагт гишүүн шал оруулж авнаа. Амбицтай авьяастай огт өгүүлж байна гэсэн зар тавьсан юм билээ. Тэгээ энэ зар яг би. Тэр нь би очигээд яг тэгэл очсон л юм шиг байгаа юм. Тэгээд тэр зарын дагаа очсон. Тэгсэн энэ зарлалыг хүлээж авсан тухайн үед болох 400 гаруй огт цугларсан байсан гэсэн. Битүү ингээд огтуудсан байсан. Тэгээд шалгаруулалтанд орсон тэдний дундсан Victoria ч гэсэн ороод амжилттайгаар энэ хамтлагта оршоодсон байдаг. За анхны синглийг бас хэлжсэн. Тэгээ манай би болохоор 1996 онд гараад дэлхийд даяар 30 гаруй оронд номер 1 болсон дэлхийн хамгийн алдартай охтын хамтлаг. Ер нь л анхныхаа дуу гаргасан даруйд бол хит болж чадсан байдаг. За тэгээ хамтлагийн имиж, хоорондоо ялгаатай зан чанар, хэм маяг нь болохоор охид бүсгүүчүүдэд хамгийн гол нь өөрийнхөө бай гэдэг урам өчний үеийн pop соёлын бэлэг тэмдэг болж чадсан байдаг. За тэгээ Victoria-гийн дүрчин болохоор Posh Spice гэдэг нэртэй шүү дээ. Энэ болохоор хамгийн чамин, хамтлагийн хамгийн чамин, намблаг, загварлаг гэдгийг илэрхийлдэг гинэ. Тий. Тухайн үед нь болохоор тэг бас нэг ганган дэгжин байдлыг илэрхийлж байгаа юм байлээ. За хамтлаг таарсан шалтгаан нь болохоор 2000 онд Jerry хамтлагаас гарсан. За Jerry-г өвдөл би маргааш ярьж өгнө үнэхээр сонирхолтой юм байлээ. Хамтлагаас гараад дараа нь бусад гишүүд нөгөө хамтлаг таарсан учраас би таасан уран бүтээлд илүү их төвлөрч эхэлсэн л дээ. За 2007-2012 онуудад бол Spice Girls хамтлаг ахаад нэгдсэн. Шоу аялын тоглолтуудаа хийж гэлсэн. Тэр яг эргээд нэгдсэн тэр тоглолтууд өнөөдөр ч үзлээ үнэхээр гал гаргаж илээ. За Victoria-гийн хувьд бол Spice Girls хамтлаг амжилт маш олон танигдсан. Тэгээ эннээсээ үүдээд тэгвэл би өөрхийн карьерийг хөөх юм бэ. Нэгт хоёрдоод ирэхэд энэ нэр хүндээ ашиглаад загварын ертөнцид ормоор юм байна гэж шийдээд загварын ертөнцид орсон. Тэр нь амжилттай болсон. Тэгээ за хамтраалагчаа танилцуулаад урагшуулъя. Нэвтрүүлгийн хамтраалагчаар сэтгэлд хүртэл сэрүүцүүлэн GPA Air Conditioning танилцуулъя. За халуун дулааны улирал яг эхэлж байна. Тэгэхээр орчны температурын хамгийн тохиромжтой хэн байхад танд Air Condition зайлшгүй хэрэг олно. За энэ асуудлыг шийдэхэд бол GPE өрөө тасалгааны Air Condition 16-аас 36 м квадрат талбайг сэрүүцүүлэх 2 төрлийн төхөөрөмжийг танд санал болгож байгаа юм билээ. За нэг нь болохоор хөргөгч угаалгын машин зэрэг өдөр тутмын хэрэглээний цахилгаан барааны нэг адилаар Air Condition аль хэдийн айл урх алтан байгууллага өдөр тутмын хэрэглээ бол болцсон байгаа шүү дээ тийм ээ. Одоо нэг гадаадд бол байнга хэрэглэдэг үстэй. Одоо манайд бүр ингээд ер нь байнга хэрэглээ болчихлоо л доо. За энэ GPE брэнд нь болохоор Хятадын улсын үйлдвэрлэдэг юм байна. Хятад улстай эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэхээр бас маш их алдартай. GPE Mongolia бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалж байгаа. Тэгээ дээрэс нь үүснээ ухсраад суйрлуулдаг. Тэгэхээр самар юм байна те. Тэгэхээр таны ажил, гэр, офис, тасалгаа, гараж, агуулга те одоо фитнес, хүнсний дэлгүүр, караоке гэдэг ерөөсө бүх газар одоо ресторан ч гэдэг юм том үйл ажиллагаа явуулдаг газар байгаа шүү дээ. Тэнд ч гэсэндээ одоо бас тавих боломжтой юм байлээ. Тэгээ GPE Air Condition агаарыг олон давхар бүхэн шүүлтүүрээр шүүж, цэвэршүүлдэг. Ариутгад нь ёонжуулан агаарын чанарыг бас их сайжруулдаг юм л. Тэгэхээр харшилтай хүмүүс бас би яг нэг одоо өөрөө нэг хэрэгэлдэлтэй яг энэ бол арай биш арай өөр хэрэгэлдэлтэй одоо нэг өвлийн үедмүүд бол надад айгу зүгээр санагдчих. Тэгээд одоо энэ 100 ч гэсэндээ би ч өөрөө тоосны харшилтай. Тэгээд нөрөө мөрөнд ч одоо жижиг бидний нүдэнд харагдахгүй нэлээд л олон юмнууд явж байгаа шүү дээ. Тэр чинь сайхан шүүгээ цэвэрлждэг гэсэн. Ялч хэрэгтэй л болчиход байгаа юм л да. За эднийх ингэдэг юм байлаа. Агаарын олон давхрах буй шүүлтүүрээр шүүдэг, цэвэршүүлдэг, ариутгадаг, дээрэс нь ёонжуулдаг гэж байгаа. Агаарын чанарыг илүү сайхан сайжруулад өгнө. Яагаад тэгэхээр наана мөнгөн шүүлтүүр те идэвхтэй нүүрс төрөгчийн шүүлтүүртэй, био шүүлтүүр, витамин С-тэй шүүлтүүр давхар ингээ байд юм билээ. Тэгэхээр танд мэрэгжлийн найдвартай баталгаатай үйлчлэгийг түргэн шуурхаа үзүүлж ухсарч, худалдаалж, суйрлуулж өгөх юм билээ. Тэгээ баталгаатай хугацаа 1-2 жил байгаа гэсэн үг. За хаяг байршлын хувьд Баянгол дүүрэг 22 дугаар хороо 17-57 тоотгсон байна. За энэ болохоор яг 6 дугаар бичил хорооллын баруун хон юм байна шүү. За тэгээд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 11 дугаар байр 1 тоот нисдэг машины 100 урд байна. Нисдэг машиныг гэхдээ хүмүүс баг сайн мэддэг шүү дээ. Холбогдох хосын дугаар нь 99194434, 99194434 гэсэн дугаар нь сошиалагийн GPE Mongolia гэдэг харахаар ирнэ. За баярлалаа хамтран ажилласан. Сэтгэлд хүртэл сэрүүцүүлэн GPE Air Condition байла. Баярлалаа. Энийг янзалж микрофон янзалж өгсөн баяраа алгаташ. Араач нилээд харагдаад хамаг анхаарал аваад хамт ингэсэн харагдарлаа. Баярлалаа. За урагшлал
сонирхолтой мэдээллийг нөхөргий тийм ээ. За ингээд ганцаар ч гэсэн уран бүтээлээ замналаа 2000 оноос хойш эхлүүлсэн байдаг л да. Тэгээд хөгжмийн хороор нь яг бусдыгаа бодвол маш богинохон байсан ч гэсэн тухайн үед олонний анхаарлыг бас их татаж чадсан байт юм билээ. За 2000 онд гаргасан одоо альбом нь юм гэхээр Out of Your Mind гэдэг дуу гаргасан. Тэгээд олон хамтлагуудтай бас хамтран бүтээсэн байдаг юм билээ л тий. За дараагийнх нь болохоор Victoria Beckham гэдэг өөрийнх нь нэрээр нээсэн цомгийг болохоор 2001 онд ингээ гаргасан. A Mind of Own гэдэг 2002 онд бас гаргасан юм. Юу гэдэг юм бэлээ дуу сингл байгаа юм билээ л тий. За 2001 онд болохоор яг өөрийнх нь нэрээр гаргасан цорын ганц студийн цомогтой гэдэг жаа. За хоёр дахь цомгийнхаа ажилд аль бие ёсоор орсон ч гэсэндээ энэ нь юусоо аль бие ёсоор огт гараагүй юм байна. Яагаад гэдгсэн чинь гарахаас өмнө зарим дуу интернетэд алдагдсан юм байна. Цацагтаад ингээд алдагдаад хэлсэн уу яг үнэн. Тэгээд Let Your Head Go зэрэг дуунууд нь дууг сэтгүүлчд өндрөөр үнэлжсэн ч гэсэндээ бүр өөрөө болсон гинэ. За болио ингээд дуу мөн алдагдаад байв нэр муухай санагдсан шүү дээ. За боли би ер нь дууга хөгжмийн карьераа боли би загварлуу хэрэглэх буцалтгүй орё. Загварын карьераа ертөнцөр бол бүрэн шилжсэн гэж ядсан юм лээ. За тэгээд хөгжмийн карьер нь дээрээс нь санхүүгийн болон шүүмжийн хувьд тийм ч амжилттай болоогүй буюу хүмүүс шүүмжилжсэн дээрээс нь тэр талаас ашиг ерөөсөө олж ирэхгүй байгаа. Өөрөөс нь зарлал гараад байсан юм л да. Тэгээд загварын ертөнцөөс өөрт нь ашиг олж исэн учраас ийш ирээд яг орсон юм билээ. За загвар зохиогчийн загвар зохион бүтээгчийн хувьд бол илүү нүдэн олсон гэдэг юм амжилттай ч болсон жихэн гал гаргасан гэж ярьд юм байлээ. За Victoria Beckham бол pop од байсан ч гэсэндээ өөрийгөө дэлхийн жихэн дизайнер, загварын бизнес эрхлэгч гэдгийг нотолж чадсан цөөхөн алдартнуудын нэг гинэ. Тэгээ шоу бизнесээс загварын ертөнц рүү амжилттай дамжиж ингэж шилжиж чадсан гэдэг юм байлээ. За 2000-аад оны ихэр бол Victoria өөрөө нэг алдартай брэндүүдэд нүүр царай болж исэн нь загварын одоо чиглэл рүү ороход нэлээд том түлхэц гаргасан юм байлээ. Яг хөө тухайн үед нь хүмүүс жоохон бас сүрэг шүүмжилжсэн. Ягаад тэгэхээр за нэг хүмүүс нэг алдартай хүмүүс угаасаа нэг юм гарах гал оролцчлээ. Тэр модноос гарахгүй гэж л бодвол бас загварлаа орж байгаа юм билгүү дээ. Дүгнжлээсэн юм билээ. Юу гэдгийг нэг алдартай болохоор нэг юм гаргаал тэгэл алгуулцдаг шүү дээ. Тэгнэ гэж бодсон юм шиг байна. Ингээ 2008 онд Нью-Йоркийн загварын 7 хоногт анхны хувцсныхаа загварыг цуглуулга танилцуулсан байдаг. Тэгээд энэ анхны коллекц нь болохоор юм урт хүрэмтэй, энгийн өнгөтэй буюу ер нь тийм нөгөө дундаж бэж өнгөнүүд гэдэг шүү дээ. Цайвар завсрын өнгөнүүд те. Тэгээд дээрэс нь өндөр чанартай даашнснуудаас бүрдсэн байсан. Тэгээд энэ нь шууд шүүмжлэгчээс өндөр үнэлгээ аваад хүлээлтийг нэвдэж чадсан байт юм байна. Тэгээд хамгийн гол давуу тал нь юу гэсэн чинь эмэгтэй хүний бие галбирыг илүү тодтогч өгдөг гэнэ. Одоо юу гэдэг нь бэлхүүсийн нарийн харагдуулдаг гэдэг ч юм уу, таа зураг харагдуулдаг гэдэг ч юм ингэж чамин дэгжээ стилтэй гэдгээр алдартай юм бэлээ. За дараад нь болохоор гой сайхны бүтээгдэхүүн орсон. Шведийн Nestle хөрөнгө оруулалтын хамтраад Ecology дээлтэй цэвэр орц найрлагатай гой сайхны брендийг бас гаргасан байдаг. Энд нь болохоор уруулын будаг байдаг юм байна, нүдний будаг байдаг юм, найр сайжлагын бүтээгдэхүүнүүд маш олон байдаг. Тэгээд давуу тал нь юу гэсэн чинь байгальд хоргүй, дээрээс нь амтан дээр огт туршилт хийдгүү гэдгээр онцлогтой байдаг гэдэгжсэн. За одоо яг өнөөдрийн байдлаар бол загвар зохион бүтээгч гэдэг хүмүүс илүү сайн мэддэг болчиход байгаа тийм. Лондон, Нью-Йорк, Хонконг зэрэг хотууд дэлгүүрүүдтэй юм билээ. Тэгээд маш том юм дэлгүүртэй. Түүний загварууд нь болохоор Meghan Markle, Beyoncé, Gwyneth Paltrow, Kim Kardashian зэрэг хүмүүс өмсдөг гэж шүү. Ер нь алтартнууд загварыг надад өмсдөг гинэ. Тэр одоо тэр алтартнуудын өмсөд байгаа гой хувцасууд чи Victoria Beckham гаргадаг болж таарч байна. Тэгээ өөрийнхөө имижийг брэндтэйгээ уялдуулна чанар тэгээд даруугын хэдний тансаг харагдуулж чаддаг гэсэн. Хүчтэй эмхтэй шиг харагдуулж чаддаг гэдэг чийсэн. За бусад бизнесүүд нь юу юм гэсэн чинь ганцхан бас нэг бизнесээр тагнадаг юм лээ. Нүдний шил гаргадаг юм байна. Үнэртэй бас гаргадаг юм байна. За тэгээ нөхөртөөгөө хамтарсан бас медиа маркетингийн бизнесийг бас хийдэг юм байна шүү. Энд нь хувцас загвар, зураг авалт, спортын гэрээс сурталчилгаа гэх мэтчлэн байдаг. За тэгээ дээрэс нь реалити шоу болон контент үйлдвэрлэлс хийх юм лээ. За хувийн амьдралаас нь дурдвал Beckham 1988-аас 1994 онд тухайд үргэлжлэсэн цахилгаанчин залуудаа үргэлжлэсэн. Марк Вудтэй сүү тавьсан ч гэсэн энэ хоёр гэрэлээгүй. Тэгэхээр алдардан бус залуу юм байна тийм. Тийм алдардан бус ийм залуутай сүү тавьсан байсан. Гэхдээ энэ хоёрын хувьд бол гэрэлээгүй. 88-аас 94 үед ч бас удаа хугацаанд байсан. Дараа нь болохоор 95 онд болохоор Канадын жижигчин Corey Haim-тэй үргэлжлэсэн. Тэгээд энэ хоорондоо нөгөө харилцан тохиролцоод салсан юм билээ. Ямар нэгэн за ойлоо болохгүй байна гэдэг ингээд салсан гэсэн. За тэгээд гэрэлсэн. Victoria тухайд яг Spice Girls хамтлаг тахад нь хөл бөмбөгчин David Beckham түүний телевизээр анхаарсан гинэ. Тэгээ харангуйтаа анхны харцаар дурлцсан гэж шүү дээ. Оо ямар гоё бүсгүй вэ? Энэ бүсгүйг л ав цунаа л гэж бараг бодсон юм шиг байгаа. Зурагтаар хараад дурлцсан юм билий. Би ч зөндөө байт юм билий. Яг ингээд зурагтаар харчаад дараа нь ингээд бус хурмаа хийцэн суудсан тийм хүмүүс байд юм байлээ. Яг ямар ч байсан нөгөө тоглолтын гэж үзэж хагаад зуртаар хангуудаа Дэвид Бекхэм анх дурлцсан юм байна анхны харцаар. За ингэнгүүт энэ хоёр чинь 1997 онд анх болцож эхэлсэн. Гэтэ яг 1 жил болцонгуудаа 98 онд сүү тавьчихж байгаа байхгүй. Тэгээд дараа жил нь болохоор 99 оны 7 сарын 4-нд Альбасаар гэрэлсэн байдаг. За тэгээд тэдний хуримчин нөгөө нэг юм Ирландын нэг лаг цайзад болсон юм билээ. Тэгээд ерөнхийдөө нэг юм ханхуу гүнж хоёр гэрлээд байгаа мó да хоёр улсын тэгж харагдахаар маш сүртэй ингэж хийсэн байлээ. За
энэ хурмын ч гэсэн хэвлэл мэдээлэл хэрэгсээр олонний анхаарлыг татсан. Гэхдээ нэг л сэтгүүлд нөгөө зөвшөөрлөлтөөр зургийг нийтлэх боломжийг олгосон байдаг. Бусдыг нь бол ерөөс хорьцсон юм билээ. За тэгээд Victoria болохоор үнэт эдлийн загварын зохион бүтээгч бүр алдартай Slim Barrett өөртөө зориулж бүтээсэн алмаас нь титэм зүүцсэн байна. Нэг юм шар титмийг найруулагч харуулад байна да. Энд чинь цорын ганц цогоо дэлхийд яар. Бүр юм зориулж өөртөө тусгаалan гаргаж өгсөн юм байлээ. За хурмын хүлээ авалт нь нийтдээ 437 ажилтаа ажилласан байт юм бэ. Зөвхөн хурмын ажилт нь 437 гэхээр ирсэн зочид бол их байх тийм нэг. 437-нд хүндэл үйлчилж ийн гэсэн үг байгаа байхгүй. Тэгээд энд нь болохоор 500 мянган фунт стерлинг буюу 823,650 ам доллар зарцуулсан байдаг. Тэгэхээр маш өндөр өртөгтэй юм хурим болсон байдаг. За тэгээд энэ хурмынхаа дараа болохоор хосууд 1999 онд 2.5 сая фунтээр хамгийн алтартай байшингаа хүлээж авсан. Энэ болохоор 9.7 газар гинэ. Мангар том юм газартай. Тэгээд энэ үйл хөдлөх нь болохоор 3 сая фунт стерлингийн засвар хийгээд тэгээд энийг дараад нь хэвлэл мэдээлэл хэрэгсэл юу гэж ядгийг байсан гэхээр Бекингхэмийн ордон гэж нэрлэдэг байсан юм байна. Бүр тийм. За тэгээд бүр сүүл яхаа 2014 онд энэ ордноо зарсан юм билээ л дээ. Одоо тэр найруулагчтай зургийг өгсөн жижигхэн. Тэгээд нэрэл ордон юм да. Гэтэ энэ жижигхэн гэхэргүй мэн үү? Зүгээр зургийн жижиг өгсөн байх. Би гайхаад миний их чи хэд хэдэн ордонтой байлаа. Яг энэ ордныг жижигхэн гэдэг. Их чинь ордны шиг Монгол улсад амьдардаг да нэрээ. Том ордон байна уу? Том байлгүй 9.7 га газар штэ бохом. Энэ зураг шиг жижигхэн гэдэг. Зураг нь жижигхэн байна гэсэн. Арай муухай марчлаа. За одоо хосууд бол 4 хүүхэдтэй. За бүгд алтартай гэр бүлийн гишүүд бас олон нийтийн анхаарлын төвд одоо ингэ явж байдаг. За том нь болохоор Brooklyn Beckham 1999 онд төрсэн зурагчин загвар өмсөгч одоо Америкт их нэртэйгээ хамт амьдарч байгаа штэ. Тэр одоо аль үжиний хадам аав гэж болцгаацсан. За дараагийн нь 2002 онд ирсэн Ромео Бекхэм загварын ертөнцид төлд тавьдсан. Тэгээд хөл бөмбөг маш их сонирхолтой гэдгээр алдартай юм байлээ. За 2005 онд ирсэн Круз Бекхэм болохоор дуучин болох сонирхолтой гинэ. Дууны бичлэгүүд одоо бол хуваалцаад ингэ явж байгаа. За 2011 онд төрсэн ганц нар цар болсон охинтой. Охины хувьд бол Harper Seven Beckham гэдэг. За охиноо загварын шоу арга хэмжээнд бол байнга л авч явж байгаа нь харагддаг та. За маш хатуу хоолны дэглэм баримталдаг гинэ. Тэгээ өдөр бүр нэг төрлийн хүнсэл иддэг гэдгээр алдартай гинэ. За жишээ нь одоо юу гэдгийг уургаар баялаг, загас, жимс ногоо тэрийгээ л иддэг. Өөр нэг юм иддэг. Яг ийм хатуу нэлээ хатуу жингээ барих юм бол маш хатуу дэглэм барьсан юм билээ. За хосуудын хувьд бол сонирхолтой баримт нь юу ингэ гэсэн чинь олон жилийн турш олонний анхааралд байсаар л ирсэндээ тэдний хосуудыг жинхэнэ алтан жишээ гэж үнэлдэг. Гэхдээ яг энэ түүхийн туршид болохоор нөхөр нь хуурсан хуураагүй гэл юм яриад цуурхан шууга маш их гараад байдаг байсан шүү дээ. Гэтэл юу гэдэг гэр бүлийн амьдралыг нам дарж чаддаг. Хосууд гэх юм уу тэр тал дээр ерөөс ямар ч тайлбар хийдэггүй байдаг. За тэгсэн чинь 2004 онд болохоор Дэвид Бекхэм тухайн үедээ Испани Реал Мадридд тоглож байхдаа хувийнхан туслах байсан. Ребека Лус гэдэг эмэгтэйтэй сэтгэнсэн ойр татна харилцаатай байсан гэдэг яриа ингээд гараад нэлээд том цуургалт игдсэн. За энэ мэдээлэл дэлхийд даяар шууганд тарьсан. Тэгээ Дэвид тухайн үед бол энийг эрс няцааж яасан. Харин Виктория яг энэ үед нөхөртөөгөө хамт Испанд нүгэд шууд очсон байдаг. За энэ шууган тайлбар өгөхөөс ихэвчлэн зайсгээдэг. Ер нь бол гэр бүлийг тэгж л авч үлддэг юм шиг байна. За 2010 оны онд ч гэсэндээ зарим хэвлэлүүдээр Дэвид Бекхэмийг өөр эмэгтэйтэй холбоотой байсан гэж маш олон мэдээ гарсан. Энд нь болохоор шүдний эмч байгаа, загвар өмсгөж байгаа модель гэл ингээл маш олон бүсгүүчүүдтэй холбоотой гэж яригддаг юм байл л дээ. Биччихсэн. Гэхдээ яг альбаасаар батлагдсан юм бол байхгүй. За тэгээд хосууд бол энэ бүхний дандаа үгүйсгэж ингэ ярьж байсан. Гэтэл 2023 онд Netflix-ийн Beckham гэдэг баримтад цуврал кино гарсан. Тэгээд энэ дээр цуврал дээр болохоор Victoria David нар 2004 оны тэр хамгийн хүнд үе яаж давж гарсан талаар дэлгэрэнгүй ярьсан байдаг. Victoria хэлэхдээ болохоор бид тэр үед маш хэцүү байдалд орсон. Би өөрийгөө дэлхийд ярих хамгийн ганцаардаж гомдсон хүн битэр мэдэрчээсэн гэхээр нөхөр нь хуурцсан юм шиг. Тийм байх тийм. Тийм багаз. Тэгсэн чинь нөхөр нь юу гэж хэлсэн гэдгсэн чинь бид нэг л өдөр бүхнийг алтаж мэдхээр байсан тэр зүйлийг давж гарсан гэсэн юм байна. Тэгэхээр яг нэг тиймэрхүү нэг эвгүй юм болох нь ч болсон. Бэлдсээд байх ч байгаа вэ? Тийм ээ. Ер нь хэцүү шүү дээ. Өөрөө уг нь алдаа гарчаад байгаа үстэй. За тэгээд энэ шууганууд бол харилцаанд нь сорил байсан. Одоо үлдсэн. Гэтэ яг үний муудлаа юм гэдэг хинч нотлоогүй л ингэ явж байгаа. Гэтэ энэ бүгдийг хоёулаа даван гараад туулсан. Одоо ингээ хамгийн бат бөх ухаалаг гэр бүлүүдийн нэг гээд явж байгаа л та. За хууль эрх зүйн асуудлуудын дуртад дуусгая. За ер нь бол өөрөө дүрмийн дагуу ажилтдаг нэр хүндтэй бизнес эрхлэгч гэдгээр танигдсан. Гэхдээ л бас нэг жоохон маргаан байдаг юм байна л та. За брендийн нэртэй холбоотой маргаан хийж байгаа гэсэн чинь Victoria Beckham нэрийн брендийн зарим жижиг үйлдвэрлэгчид хуулбарлаад Victoria's Dress, VB, BT зэрэг төстэй нэртэй бүтээгдэхүүн гаргасан юм байна.
одоо хулбарсан гэсэн. За ингээд энээсээ болоод нэлийн юм бас маргаан гарах болж исэн. Тэгээ шүүхэр шийдвэр гаргуулж лээсэн юм байна л та. За гоо сахны бүтээгдэхүүний найрлагатай холбоотой шүүмжлэл бас гарч исэн юм билээ. Clean Beauty гэдэг шоших хэрэгжилжсэн. Тэгээ хэрэглэгчдийн зүгээс энэ ч яг баталгаатай юм уу гэдэг буу юм болж лээсэн юм билээ. Гэтэ яг нэг тийм айхтар том асуудал бол болоогүй. За 2020 онд болохоор нэг ковид гарсан шүү дээ. Ковид-19 цаас тахлын үеэр брэнд нь алдагдaltaй байсан ч гэсэндээ төрийн дэмжлэг авсан. Одоо нэг улсаас мөнгө авна гэж ярьдаг шүү дээ. Ажилтныхаа цалингийн тодорхой хэсгийг төрөөс нөхөн төлөвлөх хүсэлт гаргасан нь олон нийтийн шүүмжлэг давсан. Юу яриад байгаа юм бэ те? Бүгд ингээд амар амьдрах гад ядаж яхад чи баян юм бэж одоо тий ажилтныхаа цалин улсаас аваад тах те юм бэ гэд бүү юм болж л. Тэгээд дараад нь болохоор төрийн дэмжлэгээс татгалцсан юм билээ. Авах гэж байгаа байлсан. За нэр төр гутаасан гэдэг нэг юм болж ирсэн. Энэ нь юу ингээд гэсэн чинь хэд хэдэн хэвлэл мэдээлэл сэтгүүлч хурамч мэдээлэл нийлдсэн гэж харж байсан. Өөр хүнтэй гэрэлх гэж байна. Нөхрөөсөө салж байгаа юм байна. Тэргээд бүүн бас мэдээ гарч ирсэн юм билээ. Тэгээ хуулийн дагуу хариуцлага тооцохоор анхааруулж ирсэн. За занал хийлэгт маяг гурчдаг юм билээ. Бекимийн гэр бүл рүү хэд хэд удаа занал хийсэн цагтл имэйл мессеж ирж байсан. Заримд нь чамааг болон нөхрийг чинь аландаа хүүхдүүд чинь аюулгүй биш гэх мэт утгатай ус байнга бичдэг юм байна. Энэ төрлийн занал хийлэг Британий тусгай алба болон хамгаалтын пакт нар шалгадаг юм байна. Тэгээд тодорхой хүмүүсийг нь хяналтандаа бар авч ирсэн удаа байдаг юм байна. Тэгээд 2002 онд болохоор хүн хулгайлах орлого бас гарч ирсэн гинэ. Виктори Бекимийг хулгайлах гэжсэн орлого гарч ирсэн юм байна. Тэгээд тэр төлөвсөн бүлэг этгээдэг баривчилж авч ирсэн. Тэгээд түүнийг хулгайлаад барьцаалаад мөнгө нь хийчихсэн юм байна. Тэгээ зохион байгуулсан хүмүүсийн дунд нэг этгээд нь хууль бусаар галт цэсэг эзэмшижсэн тогтоогдсон. Мөрдөн байцаал дээр энэ бүлэглэн санаатай төлөвлөгөөтэй хуйлдаа байсныг нь бүр тогтоосон байдаг. Азаарч гэх юм уу цагдаа нар энэ занал хийллийг урьдчилан илрүүлээд Виктория болон түүний гэр бүлийг бол хамгаалж чадсан байдаг юм билээ. За тэгээ сэтгцэн өвчтэй биенүүдийн занал хил бол байнга л ирдэг. Юу гэдэг гэсэн чинь өөрийгөө Викторигийн жинхэнэ нөхөр гэж итгэсэн гарч ирсэн гинэ. Би энэ манай ихнэр штэ энэ миний одоо юу гэдэг ихнэр би энэ нөхөр штэ гэд чамааг өөр нэгэнд үгэл алах болно гэж сүрдүүлж суудаас байт юм билээ. Тэр хүн сэтгцэн юм хэвдсэн гэсэн. Тэрнээс хойш бол маш өндөр хамгаалалттай амьдарч байгаа гэсэн үг. Тэр хүн бараг нэг инээдгүй шүү дээ тий. Тийм жоох хүүтэн төрхтэй тий. Ер нь жоох инээмсэлтгүй болохоор тэгдэг юм уу. Тэгээд дээр л нэг харчихсан инээж байгаа төрх нь өөртөө жоохон таалагддггүй гээд. Тий. Тэгээд инээдгүй гэдэг сонсч байсан. Өөртөө таалагддаг юм шиг. Тэгээд яг нэг юм төв нэг ийм төрхтэй байсаар байгаа да дасчиж тий. Одоо ч гэсэн одоо яг тэр төрхөөр нь инээж минийхэр бараг айж цочих уу гэдэг шиг тий. Яагаад ингэ нэгээд байгаа юм бол гэж гайхаар тий. Тийм л юм бэл. За баярлалаа өргөжлүүлэн дараагийн алдартнаа хүргэе. За өнөөдөр 20 дугаар зууны хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр нэрлэгдэжсэн Хонконгийн алдартай жүжигчин Wang Zuoxian буюу Joy Wong-ийн тухай танилцуулахаар бэлдсэн байгаа. За алдартай бүтээлүүдээс нэрлэх юм бол Chinese Ghost Story гэдэг киногаараа танигдсан. За уг бүтээлд тун сэтгэл татам сүнс бүсгийн дүрийг бүтээсэн байдаг. За уг бүтээл хятад төдийгүй за Япон, Солонгост алдаршиж Азийн топод болж чадсан. За үүнээс гадна алдартай гэвэл Green Snake байна, City Hunter кино, Jackie Chan-тай хамтран тоглосон. За бага наснаас нэхлээ танилцуулъя. 1967 оны 1 сард Тайванд 4 хүүхэдтэй айлын 2 дахь хүүхэд болж мэндэлсэн. Түүний өвөө нь үндэсний хувьсгалч хүн байсан. Хувьсгалд оролцож байсан. Тэгээд улс төрийн тогтворгүй байдлаас болоод өвөө нь гэр бүл хэнийг аваад Тайваныг зорж байсан юм байна. За харин төрсөн эцэг нь болохоор сагсан бөмбөгийн тамирчин хүн байсан. Тэгээд аавыгаа дуурайгаад дөнгөж дунд сургуулийн сурагч байхдаа хэдийн метр 72 см өндөр болсон байсан гинэ. Тэгэхээр ер нь бол аавгаа дураад их өндөр охин байсан байлээ. Тэгээ аав нь спортоор хичээлдэг ус учраас аавгаа дагаад адилхан сагсан бөмбөр хичээлж эхэлсэн. Гэвч яг тамирчин болох авьяас бол байхгүй байна гэдгийг ухаарад спортоо байсан юм байлээ. За дараагийн баримт нь амьдралыг нь өөрчилсөн сурталчилгаан тоглосон. За хэдийгээр спортын авьяас мараахан байсан ч гэсэн багаасаа тун хөөрхөн хүүхэд байсан. Тэгээд удалгүй түүнд сурталчилгаан тоглох санал ирсэн юм байна. За ингээд жүжигчин маань Adidas брендийн сурталчилгаан тоглосон. За уг сурталчилгаанд түүний амьдралыг өөрчлөх эхлэл нь болж өгсөн юм байна. За учир нь түүний сурталчилгааг харсан нэгэн киноны хариулагч түүнд киноныхаа бүр гол дүр тоглох санал тавьсан. За ингэснээр тэрээр ерөөсө 16 настайдаа анхны бүтээлдээ бүр гол дүрт нь амжилттай тоглож чадсан. За бүр болоогүй уг бүтээл нь тун амжилттай олж чадсан буюу Тайваны алтан морь кино наадамд нэр дэвшсэн байдаг. Тэгэхээр 16 настайгаас л кино урлагт орсон. За удалгүй Хонконгийн хамгийн алдартай кино компани хараанд өртөж гэрээ байгуулснаар 1985 онд 18 настайдаа Хонконгийн кино зах зээл рүү шилжсэн гэсэн. Тайваны жүжигчин шүү дээ.
Гэхдээ хүмүүст бол Хонконг жүжигчин дээр илүү танигдсан шалтгаантай. Яг тэр нь одоо 85 онд гэрээ байгуулад 18 настайгаас хойш Хонконгийн одоо уран бүтээлүүдэд төлхөө тоглож ирсэн юм лээ. За түүнээс хойш маш олон бүтээл тоглосон. Тэгээд хятад төдийгөө олон улсад өөрийгөө таниулж чадсан байдаг. Тэгээд нэвтрүүлгийнхэн дурддагцсан Chinese Ghost Story хэмээх бүтээл нь маш олон хувилбар хийгдсэн юм байна л да. Ер нь хятадын төлөөлүүлсэн хамгийн үзэсгэлэнтэй маш олон мөсгөөчүүдүүд энэ дүр бүтээсэн боловч яг энэ өнөөдөр танилцуулж байгаа Joy Wong-ийг бол гүйцээгүй шүү дээ. Оо зөө. Тэр сүүл нөө Муланы хоолдор тоглосон жүжигчин чинь юм блэ дээ. Нэр нь батцсан байна. Тэр жүжигчин ч гэсэндээ энэ кинонд тоглож исэн юм байл. Одоо хууль шинжилсэн үйлдвэрт гэсэн үг шүү дээ. Тэгэл хүмүүс өстө одоо энэ Joy Wong-ыг те дийлэх үзэсгэлэнтэй юм ихтэй тэр дүрд нь тоглолоо гэдэл ингээд ярьж исэн боловч яг тэр киног нь үзэх юм бол хичнээн харьцуулаад харсан ч гэсэн Joy Wong-гийн үзэсгэлэн гоо те тэр жүжиглэлтийг бол гүйцэхгүй одоо ч гэсэн гарч ирээгүй л гэсэн байл. За дуйлын шууган руу орцгоё. Хонконгийн кино зах зээлд ороод удаагүй байхдаа буюу 1989 онд жүжигчин бүсгүй Legend of Waisley гэдэг кинонд тухайн үед тун алдартай байсан дуучин, жүжигчин Shu Guangji гэдэг хүнтэй хамтран тоглосон юм байна. За тэгээ уг кинонд тоглохдоо жүжигчин Joy Wong дөнгөж 20 настай л байсан. За ингээд удалгүй киноч нээлттэй хийсэн ардаас нь дахиад том шар мэдээ гарч ирсэн. Тэрний үгээр энэ хамтран тоглоод байгаа жүжигчин, дуучин гэдэг байгаа. Өөрөөс нь 19 насаар ах Швэ Гуанжитэй янаг амргийн холбоотой гэсэн мэдээлэл байна. Тэгэхээр энэ одоо хүн чинь 40-тэй манай жүжигчин маань баг ингээд 20 настай л байсан гэсэн үг шүү дээ. За асуудал нь уг жүжигчин яг ганц бий байсан бол бас арай өөр үжиглээ. Эхнэр 2 хүүтэй хүн байсан гинэ. Тэгэхээр одоо нууц амраг нь болчихж байгаа. Тийм л юм байна. Тэгээ имиж нь өөрөө маш юм гинэн хонгор юм бүсгүй имижтэй байсан чинь юу вэ хүний нууц амраг болоо явж гэдэг чинь гэхээр нэр хүнд тэр хэмжээгээр унсан. Гэсэн хэдий жүжигчин бүсгүй манд шантралгүй тасралтгүй уран бүтээл төрөглүүлэн тоглосон. За гэвч тэрээр дахиад удалгүй өстө энэ хүнтэй л битгий уулзасаа гэж бодож ирсэн эртээ болцсон юм билээ. Хинтээ вэ? Тэрийн рекламны дараа танилцсан. Урагшлын тэндээс гэж. За хамтар хэлшээ танилцуулаад үргэлжлүүлээ. Wellness-ийг Wilbishop-оос Wilbishop-цэг юм байна. За энэ үрэн юу гэсэн үг вэ гэхээр их олон л удахтай. Эрүүл ах нь wellness, гоо сайхан байх нь wellness, сайхан арьстай байх ч гэсэн wellness. Тиймээс Wellness-ийг Wilbishop-оос буюу таны сэтгэлд хангалуун амьдрал их юм маягт зориулж ажиллаж байгаа ахнэ. За эрүүл байж өвдгөө сэргийлэх гоо сайхнаа сайхан чигээр хадгалах, гялалцсан эрүүл үстэй байх зэрэгт хамаатай ахнэ. За www.цэг Wilbishop-цэг юм сайт нь аль биесээр үс арчилгааны Wella, Londa, Nike-ийн их мэтчлэн брэндүүдийг оруулж ирдэг. За чанартай, урт хугацаанд туршигдсан аль биесны эрхтэй эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд бас байдаг. Арьс арчилгааны бүтээгдэхүүн гээд маш олон төрлүүд юм билээ. Бид нар ч одоо нэг үс гэхээр л одоо гэдэг хитгэн бүтээгдэхүүн бодоод хитэрдэг шүү дээ. Гэтэл энэ ч одоо дотроо маш олон төрлийн үс арчилгааны бүтээгдэхүүнүүд байдаг юм байна. Дээрээс нь ч нэг ашигтай бактери ус оруулж ирдэг юм биш үү? Тэгэхээр та бүхэн маань захиалгаа өгд хүссэн газараа хөрвүүлэх боломжтой байгаа шүү. Холбогдох утасны дугаар нь 7711 71 71 7711 71 71 гэсэн дугаар байна. Сошиалайг нь Wilbishop-цэг юм гээд харахаараа ирнэ. Баярлалаа хамтарч ирсэн Wellness-ийг Wilbishop-оос Wilbishop-цэг юм байна. Баярлалаа. За одоо ямар залуутай учирсан юм бэ гэдгийг танилцуулъя. За тэрээр Хонконгийн бизнесмен Рин Жен Вэй гэдэг эрттэй учир ургуулсан. За угээр жүжигчин бүсгүйгээс 10 насаар ах маш баяр. Ер нь бол Хонконгийн хамгийн том бизнесменүүд энийг буюу хөрөнгө нь бол тоологдож байгаа хөрөнгөтэй юм байна л да. За тэгээд тухайн үед хөөхөн үзэгсэлэнтэй залуухан одоо тухайн үедээ баг хамгийн сайхан гэсэн бүсгүүчүүдтэйг өстой оймс мэд сольдог бас нэг алдартай юм байна. Явдалтай юм тий. Дээрээс нь бас тайван гаралтай жүжигчин эмэгтэйтэй хэдийн гэрэлцсэн байсан энэ хүн. Тэгээ эхнэр нь энэ баян эртээ гэрлээд урлагаа орхиод эхнэр нь бас жүжигчин байсан байхгүй. Тэгээд урлагаа орхиод нөхөр хүүхэд болон тэ хадмынхаа талынхныг буюу одоо нөхрийнхөө гэр бүлийнхнийг асарч хамгаалаад амьдралынхаа баг нэлээд олон жилийг зарцуулсан. Тэгээд дундаасаа 5-5 хүүхэдтэй. Тэгээ яг эхнэр нь мэдээлэл байсан юм байлаа л да залуу хүүхнүүдтэй учир уруулдгаа гэдгийг мэддэг. Гэхдээ хичнээн тэр хүүхнүүдтэй учир уруулсан ч гэсэн нөхөр нь эргээд ирдэг байсан учраас яг тэрэндээ л өөрөөгөө жоохон тайтгаруулж эхнэр ээж хүнийхээ үргийг гүйцэтгэж амьдардаг байсан юм байна. За тэгсэн нөхөр нь энэ удаа Хонконгийн хамгийн алдартай тухайн үед бол өстой жинхэнэ мандажсэн шүү дээ Joy Wong гэж. Тэгсэн энэ бүсгүүтэй янаг амргийн холбоотой болоод барахгүй маш үнэтэй өндөр зэрэглэлийн харш бэлгэлсэн байгаа. Тэгээ бараг хамт амьдарч байгаа гэсэн ийм шар мэдээ гарсан. За тэгээд нөхрөө бол бодсон амлдаггүй. Угаасаа л ингээл тэг хүүхнүүдтэй учир ургуулаад удалгүй тэгэл уйдаал над руу хөөд ирдэг юм чинь тэгэхээр ирээд ирчихгүй хаа гэж дотроо битүүхэн найдажсэн. Гэвч н одоо нөхөр нь тийм ч амархан өөр төр нэрэж ирээгүй. Гэдгийг ер нь бол ингээд ойлгосон юм л да. Тэгээд нөхөр нь жүжигчин бүсгүүд маш гүнзгий дууралцсан байсан.
яг жүжигчин бүсгүй нууц амарганд биш эхнэр нь болохыг хүссэн гэж тайлбарлсан байлээ. Гэхдээ энэ бол өөрөө мэдээлэл гаргаагүй одоо энэ шар мэдээнүүдийг би орчуул өрөөд аа шүү. Тэгэхээр тэр шар мэдээн дээр бол жүжигчин бүсгүй эхнэр нь болохыг хүсэж байсан тухайд гэсэн нэг тийм мэдээ байсан. За удалгүй уг мэдээлэл газар авч хэвлэл мэдээлэлээр яригдуулсан. За үүнд жүжигчин Joy Wong үгүй орон үндэслэлгүй худал мэдээлэл би энэ эрдээ ямар ч учир ургуулаагүй би холбоогүй гэжсэн тайлбарыг өгсөн юм байна. Гэвч удалгүй баян бизнесмен эхнэрээсээ салж байгаа юм мэдэгдчихэж байгаа. Өмнө нь бол тэг хичнээн бүсгүүтээ учир ургуулсан чи эргээд эхнэр дээр салчихгүй л байдаг байж тий. Тэгсэн чинь эхнэрээсээ салцсан. За тэгээ энэ үед бизнесмен эрийн ээж нь жүжигчин бүсгүүд хандаг үг хэлсэн байдаг. За юу ч хэлсэн мэхээр за би чамаг бол гэр бүлдээ оруулахгүй. Надад ганцхан л бэр байдаг тэр нь одоо манай хүүгийн одоогийн эхнэрээ гэсэн байдлаар нэг юм тайлбар хэлж ирсэн юм байна. За тэгээ бизнесмен эрийн эхнэр нөхрөөсөө салахдаа 400 сая Хонконг долларыг авч чадсан. Тэгээ Монгол төгрөгөөр бодоод үзсэн чинь 180 тэрбум болчихлоо. Тэгээ салсан эхнэр нь уг мөнгөөр Хонконг болон Хятадын үйл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийсэн. Одоо бол маш баян эмэгтэй болсон. Тэгээ үнэтэй орд харчид амьдардаг юм байна. Тэгээд 5 хүүхэд гаргасан шүү дээ. Одоо тэгээд 5 хүүхдийнхээ одоо төрүүлсэнтэй ач зээ нэртэй ер нь бол аз жаргалтай сайхан амьдарч байгаа гэсэн мэлээ. Нөхрөөс тэгээд тэр үед айлтын салаад мөнгө аваад ингэ салсан гэсэн үг. За харин жүжигчин Joy Wong-гийн хувьд 2 удаа эхнэртэй эртээ холбогдсноос үүдээд нэр хүнд нь бол үнэхээр байхгүйсэн. Тэгээ Тайванд түүний тоглосон киног бүр үзэхгүй гэдээ бойкотлж ирсэн юм билээ. Тэгээ хүмүүс түүнийг бизнесмен эртээ гэрлэх байх гэж бодож исэн чинь удалгүй өнөөх баян эр чинь маш хөөрхөн залуухан модель хүүхэнтэй учир уруулсан гэсэн мэдээлэл цацагдчихж байгаа. Тийм. За тэгээд удаачгүй нөгөө модель бүсгүй нөгөө баян эрийг чи хүүхдийг нь төрүүлээд за энэ Joy Wong жүжигчэнтэй эргэж нийлэхэргүй салсан юм байна. Бүр хүмүүстэй харилцаа тасалсан юм байна гэдгийг би нэгсэндээ баталж өгсөн гэсэн. За хэрвээ уг баян эрдээ уучраагүй байсан бол жүжигчний карьер бол үнэхээр ирээдүйтэй байх байсан. Карьерийн шалгааныг болгочлоо. Тийм гэвч бодит байдал дээр түүнийг одоо энэ баян эрдээ те учирснаар ингээд карьер нь ч гэсэн байхгүй болсон гэсэн. Тэгээд үүний дараа жүжигчин бүсгүй 80-аад оны үед хамт кино тоглож байсан. Тухайн үед танилцаад үргэлжлүүлсэн баг нэг 7 насаар ах Jerry Yang гэдэг дуучинтай дахиж үргэлж эхэлсэн. Өмнө нь салцсан байсан гэсэн үг байхгүй. Салчаад эргээд энэ нөгөө баян эртээ учир уусныхаа дараа эргэж нийлсэн юм байлээ. За ингээд тэгэд хэдэн жил үрсний эцэст гэрлэх талаар яриа гарч ирсэн ба. За одоо энэ хоёр маань гэрлэхэндээ эцэст ингээд. Тэгсэн чи гинтхэн нэг эмэгтэй гараад ирсэн. Тэр эмэгтэй гарч ингүү те. За би энэ дуучин залуугийн одоо хуучин амарг нь байгаамаа. Бид ингээ бүр хамт амьдарч ийсэн. Тэгээ надад одоо түүний 7 настай хүүхэд байгаа гэж гарч ирсэн. Ой, яаж энэ энэстэй самарна гэж нь болж байгаа юм шүү дээ. Тий. Тэгэхээр тэр хүүхдийг нь үнэхээр тэр одоо найз залуух нь хүүхд юм уу гэж шалгаад үзсэн чинь үнэхээр хүүхд байсан. За ингээд энэ дуучин залуутай 1987 оноос 2002 оны хүртэл нийт 15 жилийн турш салж нийлээд тэгтэл хүмүүс энэ хоёрыг гэрлэх болов гэж бодож байсан боловч энэ хүүхэдтэй болоод ингээд салчиж байгаа юм л та. За юуны дараа албан ёсоор кино урлагаас гарсан. Тэрээр кино урлагаас гарахаас өмнө нийт бол нэг 70 гаруй кинонд дүр бүтээсэн байдаг. Тэгээ кино урлагт эд мандажээс үе 1980-аас 90 оны хооронд Хятадыг төлөөсөн хамгийн үзэсгэлэнтэй 4 эмэгтэй нэгээр дурддагчсэн юм байлээ. Гэвч тэрээр кино урлагт нэг 20 жил зүтгэснээр 2004 онд албан ёсоор зодог тайлсан байдаг. Тэгээд кино урлагаас гармагцаа Канадын Ванкувер руу нүгэд тэндээ одоо хүртэл амьдарч байгаа. За энэ жил жүжигч маань 58 настай одоо хүртэл ганц бие амьдарч байгаа юм байна. За үүний дараа дахиад нэг шоконд орсон мэдээлэл гарсан. Яаж вэ? За тэр ч юу гэхээр гинт охинтой болсон. Уг нь ганц бие хүн байхгүй 58-тай. Өөрөө төрс юм уу, өргөө тавцсан юм уу? За тэрний юу гэхээр 2011 онд гинтгэн жүжигчин бүсгүйн талаар 17 жилийн өмнө 1994 онд Тайваны нэгэн эмнэлэгт охин төрүүлсэн юм. За тэгээд тэр охиныг нь их барьж авсан тэр эмчин гэхэд их баригч нь бүсгүйд хүүхдийг нь өгцөн гэж хэлээд хүүхдийн цаашаа зарцсан гэж хүн нэм болоод. Хүү ямар амар юм бэ? За тэгээ уг их баригч хүний одоо хэрэгтэй гэсэн үг шүү дээ тий. 20 гаруй хүүхдийг ээж нь өгсөн гэж хэлээд нас урцсан гэж хэлээд цаашаа хүний нэм болгоод ингээд зарсан. Хүн ээж ч турчууд хүүхдээ ингээ хардаг штэ хүн харуулт гав авч тийм гэж байна. Одоо үгдээ харж мараагүй бол тэгэнгүүтээ хүүхдчүүд ингээ нас урчлаа гэл. Тэгээ тэрийг нь цаашаа ингээ мөнгөөр зарсан. 20 гаруй хүүхдийг зарсан гинэ. Одоо энэ хэрэгтэн шоронд хоригдож байгаа. За мөн жүжигчний охин байж болох гэд нэг хүүхэд одоо гарч ирсэн гэсэн үг л те. Тэгээ хэвлэлийнхэн бол гайхсан байгаа юм л дгүй. Ээжээс ямар өөр юм бэ энэ ч одоо нэр нь болохоор Шаавэй гэсэн. Тэгээ энэ охины царай дүр төрхийг хараад хүмүүс ер нь бол энэ жүжигчин бүсгүй охин биш байхаа эсвэл мөн байхаа гэд хоёр талтай хуваагдсан. Яа тэгэхээр нөгөө баян бизнесмен эртээ их төстэй гинэ. Царай дүр төрхийн хувьд.
За. Яг ээждэг бол төс байхгүй. Харин энэ хүүхдэж магадгүй гэж. Магадгүй гэж яригадаад байгаа гэсэн үг. Харин энэ охины одоо нэг өргөж авсан ч гэдэм үү, дудалтаж авсан ч гэдэм үү, те. Эцэг хойр нь болохоор бит хоёр ингээ хүүхдээ хинтж өгөхгүй гэж бас хэлжсэн юм байна. Тэгээ одоо болтол энэ мэдээлэл яг үнэн юм уу, худлаа юм уу гэдэг нь одоо ч гэсэн тодорхой биш. Жүжигчин бүсгүүдээ миний хүүхэд мөө юм байна гэж ярьж мараад те олон нийтэд бол мэдээлэл хийсэн тийм байхгүй гэсэн үг. Тэгэхээр худал үннийг нь бол мэдэх боломжгүй. Ямар ч тач 2011 онд гинтгэ охинтой болсон л гэж ийм мэдээлэл цацагдчихсэн. Тэгээ охиноо болохоор 1994 онд буюу 17 жилийн өмнө 2011 оноос өмнө гаргаж исэн гэсэн үг. За тэгээ одоо сүүлийн үеийн мэдээллүүдийг нь харах юм бол гоо сайхны хагалгаанд орсон юм уу гэмээр ботокс хийлэгдсэн шал өөр дүр төрхтэй болсон байна гэсэн тиймэрхүү зургууд харагдчихсан. Гэхдээ энэ зураг нь болохоор өөрөө яг дэлгэсэн гэхээс илүүтэйгээр хүмүүс нууцаар аваад тэрийг нь дэлгэсэн чинь тэр нь үнэндээ бол жүжигчин бүсгүй биш байж таарсан. Төстэй нэг юм эмэгтэй болж таарсан. Арай л гоо сайхны хагалгаанд орсон байна гэд. Тэгээ сүүлд өөрийнхөө оруулсан зураг дээр бол ботокс хийлгсэн юм шиг байлээ. Гэхдээ тэр нь тэгээ сүүл рүүгээ бас нэг юм шингээж гэдэг юм яагаад ч гэдгийг царай дүр төрх нь эргээд арай гайгүй болсон байлээ л гэж хүмүүс ярьж л шүү. Ямар хэцүү амьдралтай бүсгүй тий. Хайр дурлалын хувьд тэр өрн жоохон өстөө алгүй явсан юм шиг санагдсан шүү дээ. Тэгээ дээрэс нь маш залуугаас урлагт ингэвэл тавьсан. Тэгээд хэдүүлээ ингээл одоо ирмэртэй юу гэдэг тэр үеийн Хонконгийн урлагийн салбар ингээд бодоод үзгээр чинь битүү ингээл баахан юунууд байсан шүү дээ. Гэмт хэрэгтнүүд те мафийн ороод ирсэн мафийн байсан. Дээрэс нь баян нөхдүүд ч бас залуухан бүсгүүчүүдийг хорогоо зүгээр ойлгохгүй байсан юм байна л да. Хэцүү ч юм дөө чаваас нэг гайгүй царайтай дүрчгээр айтайхан амьдарч өгөхгүй тий. Тий, тэгээд эцэст нь тэгэл өөрөө хоёр тэгэл яг өнөдөр яд ч ихний тэр их нэртэй хүнтэй орооцолдоод уг нэр хүнд нэргээ сэргсэн штэ. Тэр хоёр дахь баян эртээ уулзрааг байсан бол гэж фэнүүд их ярьдаг юм билээ. Тэгээд тэрнтэй холбогдсноос болоод нэр төрн газартаа унаад тэгэл ер нь албаас олсон гарсан. Тэгээд тэрнээс хойш угаасаа дахиж уран бүтээл өрөөч тоглоог юм билээ. Тэгээд одоо Канадад амьдарч байгаа гэсэн байна. За. Тэгээ яг тэр хүүхэд нь үнэхээр мөн байдгийн бол бас муухай л юм тий. Ганцхан охинтой юм байна шүү дээ. Хэрвээ байвал шүү дээ. Байвал ганц охин байх гэдэг. Тэр нь хаашаагаа явцсан ч мэддэхгүй юм байна. Тий ямар байлаар сувлэгч вэ? Юу тэр үестэй нийгмийн амар байсан шүү. Харин ороо бусгаа гэдэг шиг бүр ер нь юу хүмүүс дайны үеийг ямар юу гэдэг лээ нэг кинодэр гараад тэр нь шиг юм уу да ямар амар юм бэ. Шууд өгцөн багт яах вэ? Өгцөн гэж хайш наваа яваад идэг. За баярлалаа. Түргэн нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөгч Чанца Амийн хариулагчаар ундрахнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар сэтгэл хүртэл сэрүүцүүлэн GB Air Condition мөн Wellness-ийг Billbishop-оос Billbishop-ийг маань хамтран ажиллалаа. Үргэлжлүүлэн та бүхэн маань амар цаг нэвтрүүлгээ аван сонсорой. Түр баяртай. Баярлалаа.